guys, өнөөдөр Shangri-La Fortune part хийдэг юм бэ? Яви. Тэгээд бичлэгэнд орцгоё guys. Адлын нэршээ дах. Аним хэлэх нөгөө хүн чинь мангас байна гэж хүмүүсүүд далаагаар хэлсэн. Тэр оронд манай сандарч яг үнэндээ захаа өгөх байсан байлээ л дээ. Тэр манай хоёр тэр мангас гэж бодоод тэр хүн дэндээ айц болон тэгээд захаа явуулна. Ахаал нэг шоужина. Тэгсэн чи ахаал захаа хэлсэн байж. Маргааш амжихгүй болчлоо. Уучлаарай гэж үдий. Тэгсэн чи өнөөдөр тэр мангасыг алах өдөр үсттэй гэдгийг нөгөө мангасыг алахаар бол зусч штэ. Нөгөө мангас чинь тэнд манай хоёр бэлтжил байж идэгин. Манай гурав тэгээд орсон чинь ганц сакура цэцэгтэй хажууд нь Баатар байна. Баатар байгаад яах юм гээд манай хүн урагшаа. Тэгстэл тулаан эхэлцдэг аль хизээ. Та нар миний дог сонсохгүй ах шүү энэ парт дээр. Дуу тавилаа уу? За тоглосон guys. Тэгээд манай хүн үзэлцэл гэж үтэй. Тэгээд бүх юм үзэл тултал зүгээр лааж өгнө. Манай хүн лааж өгнө. Би дуулъя. Манай хүн лааж өгнө. Манай хүн лааж өгнө. За манай хүн ерөнхийдөө ашгүй нөгөө шинэ өхний тусламжтайгаар амьддаг. Зуми бүр тэнд санаад өгсөн байгаа хата гэж бодоод ялцсан. Юуны тухай ялцсан бэ? Мэдээч тулааны талаар. Төвлөгөө нарын шинээр би мэдэхгүй шүү. Утгаар энэ супер утгаараа дээрсэн чинь юу ч чүүж болдгоо. Тэгээд бараг саатуулахаас өөр аргагүй болж байгаа юм чи. Та чи 2 бит үлдсэн. Тэгээд цийн цогцолтой аваад өгөх гэжсэн чи манай шинэ өхний тусламжтайгаар өгөхгүй. Зүгээр бомблог бомблогоор амлууллаа л гэдэг. Яагаад амлуулаад байдаг вэ гэхлээр easy анас
Нөгөө мөрөштэй. Мөрнөөс нь зүхтаагаад тавиуд юм бол юм дөө. Яраа дэвил дуусахгүй дээ. Яраа дэвил дуусахгүй дээ. Яраа дэвил дуусахгүй дээ. Яраа дэвил дуусахгүй дээ. Яраа дэвил дуусахгүй. Тэгээд та нарыг тийшээ хүлээж байгаа гэж найдаа. Зүгээр энэ тулааныг харж заяа та нар ирэх гэж жоохон залах үрчлээ. Тэзэ тоглосон манай хүн үжилсээ л уу. Зүгээр энийг барах боломжгүй гэр бүтээсэн гэдэг сэлмийн даахгүй. Сэлмийг нь даахгүй. Тэгээд сэлмээ төвчм амар хурдан болоод манай хүн арай л гэр шар үстэйгээр болно. Зүгээр 5 минут энэ сонин газар юу гэдэг. Сонин газар хүн нэг удаа нэг шүт хийж тэр удаа минь хандаад өөрөөрөө алуулаад дайдаг юм байсан бай. Зүгээр энэ охин хэдэн удаа авъя. Үнжсэн тэр робот тархины чихлээ даалхаад манай энэ самураг нь алгалахаар нөгөө зүгээр роботыг аргалахаар болчлоо. Тэгээд чууны бага төр манай баг энэ багийг үлсэн. Зүгээр дэвлэсэн гэж мэдгүй. Сул дорой бодгоо нөгөө тал манай хоёр тулдаа батгүй. Аргагүй ш тэр роботоос нэг хүн байх бөгөөд гэхдээ хоёр л гэж тэр охиныг нөгөөх нь хамгаалдаг байсан залуунд робот болсон юм байна. Тэр роботыг нь яс зүгээр туслаа жайл даа. Тэр ихтэй тулдан маань яа юу л асгадэнда тимээ гайс нөгөө тал самурай юу л асгадэнда гайс байсаар самурай энэ хоёр тулаа байсаар энэ зүгээр рум шигүү ангуйчдээ штэ манай хүний мөшгөөд байгаа. Тэд нар ч ахаад манай хүн багтахад байна. Тэгээд 50 левел хүрчихээ. Гэхдээ буруу замаар яваад байна гэж хэлсэн чинь зүгээр мэхэлж идэг үстэй. Манай хүн нөгөө сайгаа тоолоо хийчихээ. Зүгээр тоглоом тоглож байгаа. Даргалж нөө найзын хөсөлд явуулсан байгаа. Энэ манай хүн юу ч ядаад байгаа. Энэ надаас мэдээлэл авсан. Дүү төдөөс нь амар хараад дэмжтэй байгаад өгнө. Тэгээ манай хүн удаа гарахгүй бүр зүгээр тоглоом руугаа энэ мангасыг тоглоом хийжээч. Нөгөө хүн чинь зөвшөөрсөн. Энэ залуу Dragon Ball гэдэг ба нөгөө хийчихээ харагдвал тэр тулдахаар болно. Ангуучилж байгаа хэдэн жижиг болж байгаа юм чинь зүгээр зээч. Энэ шинэ алдаа тийм ашиглаад энэ тэр өдөө зүгээр тэнцүү үдчихэж байгаа.
зөгийн Эм тоглоом шинэ алдаа давхар цохил бахан тийм жагаал шинэ алдаанд манай хүн сайн дараг тэр хэмжээний уулзалт робот манай хоёрын тэмцэл манай хуучин алдааг манай хүн зогсон чинь залуу болгож өгнө. Өөрөө хоёр болгоод нөгөөт нь доороос буцаад цөбөд тоглоом руу гарахад аимшигтай логийн ажиллагаа барах болоогүй дараа хатгаад нэг газар гүүх ба манай хоёр зүгээр мөрт баатар нэрээр байж байна. Нөгөө зэвсгийг хэрэглэх гэж ярьж байгаа хэрэг. Тэгээд энэ чинь зүгээр мөнгөний донтон заа юу? Мөнгө баян нэгсэн. Тавтан өгчөөч гэдэг. Явсан чаан зүгээр гал. Би бол баян нэгэд хамаг мөнгө гаргасан чинь нэг тэрбум заа юу? Тиймэрхүү төрлийн юм байгаа. Тэгээд мань нэг мөнгөний шуулчин болохоор шинэ скил аваад тэгээд манай рүүми анхааруулах гэж оролцсон боловч рүүмигийн амын тавилчнаа. Тэгээд мөнгө болсон манай хоёр зүгээр гээд сууж манай хүн сүүлийн тэмцэл манай дээжгч амар хүчтэй дээлтурд тэр роботчдаг энэ робот хийж яаж болохгүй гар бүтээсэн манай гурав зүгээр нийлээд ялж өгсөнд нөгөө сүнс чинь баярлаа харагдаж гинэ үү за тэгээд bye guys тэгээд манай санраку бүр амар тэхүү амар алдартай болчихж байгаа юм чи мангас устгаглаа гэж хот даяар ярах ба манай хэд бүр хаа сайгүй яраны гол сэдэв болдог. Тэгсэн чинь манай эдийн багийн гишүүн бэ. Манай яганы харандаа гэдэг эмэгтэйгийн гишүүн байсан багийн иргэдэг энэ санку гэдэг нэртэй энэ тоглогч манай юу сайн хүн хамгаална. Тэгээд ийм ихт ялан гэж утсангүй. Намайг алаад өг гэж хэлэхэд зөвшөөрлөө. Жинхэнэ төрхөндөө ороход зүгээр амар заа юу дэм мань хоёрын донд ширүүн тэмцэл болж санку ялнаа. Манай хүний ялж чадахгүй юмыг ялчлаа штэ. Та нар бодоод үзтээ. Манай хүнийг айлгаад нөгөө талд рүүми амар санаа зовчоо манай үнийг гисэн мэндэрснэг хараад бүр баярын нэлмэс тусаамгүй хандаж байхын тэрэхөө анаас
энэ тоглоомыг зохиос шийдвэр яаж ялчуу? Ялж болохгүйгээр бүтээсэн юм да. Яагаад ялчваа? Гэж нэг рүүгээ уурлаастай. Яагаад ялчваа? Чаавар яагаад ялчныг мэдчихэв. Чи ингэж хэлдэг. Юруми үлдсэн суужин сэрсэн чин. Гэсэр мань аав нь гарч ирэхэд зүгээр чи ямар инээдтэй хүүхэд вэ гэж хэлсэн. Зүгээр Румыг бүр тамалж илүү. Цэцэг мэцэг өгнөө манай ягаа устд чи эрэгтэй хүн байдیں۔ Эрэгтэй байсан юм уу? Гэ энэ шар устд эрэгтэй хүн гэдэг. Эрэгтэй байсан юм уу гэж хасгана. Бид гурав ялах ёсгүй мангас айлсан юм шиг байна гэж ялсан. Тэгээд манай байсгийг байж юм. Манай хүн хийдэж гайхдаг. Яагаад тэднэр намайг мэдчихв? Бид гурав мэдчихв юм бэ гэж хэлнэ. Энэ материалыг авчирч өгөхөд чи шилдэг дархан болох юм уу? Яаж? Надад хэлээд өг. Хоёр зүйл хэрэгтэй. Нэг нь цэлэмшигжаад гэсэн чи манай хүн аваад идэх шүү. Яхаараа чамд байдیں۔ Гэсэн чи тэр мангасыг алгатаа авсан юм аа л гэж манай сандрах. Манай хүн ч гэсэн явахаар болно уу? Бараг хүнжилийн өнгөрөх шаардлага байна уу? Эхний газраа ирэхэд ясан бас хүчит дор түмэнсэн чинь манай хүнээс зүхтаа. Тэгвэл манай хүн амар юу штэ. Тэгээд морин хүртэл талгаагүй мартыг хүн. Чөө тулааны бэлэн байдалд авч байгаа юм чам. Тэгээд манай хүн энэ гурав хамтарч арай гэж барж байгаа. Энэ сэлэм нь 150 давхар тэнцүү левел үржиж ашиглана гэсэн чан зүгээр бас нэгдэг. Шиди хүчин
жоохон нөлөөлж байгаа болохоор рүгми дайрдаг. Энэ хоёр туулай дайраад гэсэн чинь манай хүн бас дайрах юм байна. Дайрах юм байна гэж хэл дуусаагүй хот. Румигийн шидийн хүчит лууны дайсан сүүлийн босс гэж хэлээд сүүлийн боссыг ална. Сайхан нэгдэл байлаа шүү гэж дараагийн газар орно гэсэн чинь гэлэн буцаана. Манай хүн хилэнцэд торхой хүчит лууны дайралт гээд баха хилэнцтэй тулж идэг. Өгсөн чигсэн туулаагаар аргалж туулаа болохоор лоонгаар аргалж байгаа. Өдөр болго ингэж зүтгүүлсээр байгаа. Хоёр дажгүй болж байгаа. Дажгүй гэсэн чи дэд дархан болох хэрэгсэл гэсэн чинь нэг муур танилцуулна уу? Jack the Ripper гэдэг юм байна. Энэ хавтаа шилдэг мөрдөгч юм байна. Тэгээд манай хүнийг сайгүй хүмүүс таньдаг болсон байна уу? Бүр нэг охин тэр залууг нийлж байгаа алхуул гэж. Манай хүнийг гэж яаж мэдхүү? За тэгээд бай guys. Дээрээс нь season 2 гараагүй байгаа шүү. Season 1 нь ингэж дуусаа шүү.